Танд энэ өдрийн мэндийг хүргэе. Тархины алаас сэтгэл зүйн нэвтрүүлэг подкастын шинэ дугаар та бүхэнд хүргэж байна. Манай өмнөх подкастуудыг сонсоод санал сэтгэлээ илэрхийлж байгаа та бүхэнд маш их баярлалаа. Өнөөдөр та бүхэнд хэрэгтэй бас нэгэн сонирхолтой сэдвийн талаар ярилцах гэж байна. Сүүлийн үед дэлхийн нийтэд сэтгэл заслын, сэтгэл зүйн зөвлөгөө үйлчилгээний маш олон арга шинэ техникүүд гарч ирэх болсон. Сүүлийн үед бас эрчимтэй манай Монголд ч төдийгүй дэлхийн нийтэд хөгжиж байгаа нэгэн сэтгэл заслын чиглэл бол элсэн сэтгэл засал гэж байгаа. Тэгэхээр танд бас сонсогдож гисэн элсэн сэтгэл засал гинөө гэж сонирхолтой санагдаж магадгүй. Тэгэхээр өнөөдөр энэ чиглэлээр ажилладаг нэгэн сэтгэл зүйчийг урьсан байгаа. Сайн байна уу? Танд энэ өдрийн мэндийг хүргэе. Сайн байцгаана уу? Та бүхэнд энэ өдрийн мэндийг хүргэе. Тэгээ намайг Донжи Лам гэдэг. Би мета сэтгэл судлалын хүрээлэн сэтгэл зүйчээр ажилладаг. Ер нь бол хүүхдтэй л ажилладаг байгаа. За тэгэхээр өөрийн чинь хувьд сэтгэл зүйн зөвлөгөө заслын үйлчилгээг үзүүлэхдээ илүү элсэн сэтгэл засал дээр тулгуурлаж ажилладаг байгаа шүү дээ, тийм ээ. Тэгэхээр өнөөдөр энэ талаар хүмүүст шинэ мэдээлэл өгье. Зарим хүмүүсийн хувьд өмнө нэг хальтуулт сонсч ирсэн, эсвэл зарим хүмүүсийн хувьд элсэн сэтгэл засал гинөө яах юм бол их юм бол гэж сонирхолтой сэдв байгаа байх гэж бодож байна. Тэгэхээр хоёлаа яриагаа эхлэхээс өмнө яг элсэн сэтгэл засал гэдгээ ярихаас өмнө яг сэтгэл засал гэж яг ер нь юу юм бэ? Одоо ямар тохиолдолд үйлчлүүлэгч юм сэтгэл заслын үйлчилгээ авах боломжтой байдгийг гэдэг талаар яриад эхлэв. Тэгэхээр ер нь бол энэ сэдвийн асуулт маш одоо өргөөрөний асуулт байна л да. Сэтгэл засал гэдэг маань өөрөө сэтгэл засалч болоод одоо сэтгэл судлаач мэрэгчлэнтэй хийгдэж байгаа. Сэтгэлийн хоорондох нэг харилцаа гэж ойлгож болно. Нөгөө талаасаа болохоор ерөнхийдөө өдөр тутамдаа энгийн нэг юм хүнтэй яриад байдаггүй. Магадгүй илүү юм гүний тийм сэдвийн талаар ярилцж байгаа харилцааны цогц айлгалт гэж ойлгож болох юм болов уу? Эргээд энэ сэтгэл засал гэдэг байгаа энэ харилцааны дараа тухайн үйлчлүүлэгч гэж одоо хандж байгаа тэр хүний амьдралын тодорхой нэг хэмжээсүүдэд тодорхой нэг эерэг өөрчлөлт гаргахад л илүүтэй чиглэж байгаа тийм зүйл үйл явц гэж ойлгож болох байна. Тэгэхээр нэг хүмүүс ингээ яриан доонд ер нь одоо ингээл маань найз нөхдөд ч гэсэн ингээ айгүйх асуудаг байхгүй. Зарим нь болохоор одоо интернет их сурвалж дээр зөндөө олон мэдээлэлүүд байдаг болсон болохоор ингээ сэтгэл заслын төрлүүдийг бас ингээ хүмүүс уншаад мэдсэн байгаад байгаа. Одоо чинь CBT гээл тэгэнгүүт хүмүүс өөрсдийнхөө нэг юм одоо уур бухимдал төгшүүртэй ажиллахдаа тийм CBT-ийн дасгалуудыг хийгээд үзсэн. Тэгээд тэр арга техникийг мэддэг болсон. За зарим хүмүүс нь одоо элсэн сэтгэл заслыг ингээл хүүхдүүдэд айгуу гоё гэсэн гэж сонссон ч юм уу. Тэгэхээр яг хүн өөртөө надад энэ сэтгэл засал ер нь тохиромжтой юм бол одоо тэр чинь бас ингээд сэтгэл зүйчээ сонгох асуудал бол явчихсан шүү дээ. Тэгэхээр яаж тэр тохирохгүйгээ мэдхийн одоо сэтгэл зүйчдэр очихоос өмнө би энэ сэтгэл засалд ормоор ингээд сонгочоод очих хэрэгтэй юм уу? Эсвэл сэтгэл зүйч нь бас санал болгодог зүйл юм уу? Зарим тохиолдолд үйлчлүүлэгч маань өөрөө одоо хангалттай мэдээллийг аваад ерөөхдөө яг ямар хүнд хандах уу, яг ямар онлоор магадгүй илүү нарийнсан хүнтэй аль эсвэл магадгүй яг хаана боловсрал эзэмшсэн бэ гэдгээрээ яг л тухайн тэр нөгөө хандах гээд байгаа хүний маань өөрийнх нь үнэлэмж хэмжүүрт нь нийцж байгаа тохиолдолд за би яг энэ хүн дээр очноо гэдгээ сонгож ялна. Нөгөө талаасаа болохоор одоо гаднаас нь нэг харах нэг өөр. Яг тухайн зүйлийг ингээ мэдрээд ингээ гартаа бариад нүдэрээ харах чинь бас нэг өөр шүү дээ тий. Тэгэхээр яг нэг талаасаа тухайн хүн нөгөө нэг өөрийнхөө хэмжүүрээр одоо үйлчлүүл одоо ямар хүн дээр очихоо сонгож болж гин, ямар арга зүй техникээ сонгож болж гин. Нөгөө талаасаа тухайн хүн одоо ямар ч одоо зүйл бай тий. Өөрөө зүгээр туршиж үзснээрээ тухайн сэтгэл зүйч яг танд одоо тохирч ийн үгүй юу гэдгийг нөгөө талаасаа тухайн тэр нэг арга зүй техник нь танд тохирч ийн үгүй юу гэдгийг мэдэх боломжтой юм болов уу? Тэгэхээр энэ өөрөө цэвэр бас юм туршлагын асуудал байж болох юм болов уу? Тэгээд нэг иймэрхүү сэдв ярихаар би бас нэг юм хэлмээр санагдаад байхгүй хүмүүс тэрний үед гэхээр хүмүүс настай сэтгэл зүйч байна уу гэдэг. Эсвэл ингээл настай сэтгэл зүйчээвэл ингээд очмаар байна гэж хэлээд идэг. Гэтэ би хүмүүсийг юу гэж хэлмээр идэв гэхээр яг нас мэдээж ингээд тухайн хүний ажлын туршлагатай холбоотой ч гэлээ гэсэн. Наснаас илүүтэй яг тухайн арга зүйгээрээ ингээд илүү мэрэгсэн байнга одоо зөвлөгөө үйлчилгээндээ тэр арга техникийг ашигладаг. Тэр байдлыг нь илүү харгалзаад одоо магадгүй сэтгэл зүйн төвөдөр залгаа асан шүү дээ. Танад яг энэ чиглэлээр ажилладаг ингээд хүн байдгүй, байнга энүүгээрээ ажилладаг мэрэгсэн хүн байдгүй. Тэр талаас нь илүү сонгуул ингээд зүгээр ах
гэж боддог. Гэхдээ мэдээж одоо ямар сэтгэл зүйчтэй очих яах нь бол тухайн үйлчлүүлэгчийн өөрийн сонгол. За тэгэхээр ерөнхийн нэг юм сэтгэл засал гэдэг нэг ойлголтыг хоёлаа сая өглөө шүү дээ. Ийм нэг хүмүүсийн бас өмнө нь ингээ мэдэрч байгаагүй нэг онцгой харилцаан донд авах гэдэг шүү дээ тэр үйлчлүүлэгч. За тэгвэл хоёлаа одоо яг элсэн сэтгэл засал гэдэг зүйлийнхээ талаар ярив. Элсэн сэтгэл засал гэхээр элсэн донд суух юм уу? Яг юу бол дээ? За элсэн сэтгэл засал гэдэг маань болохоор за онлын хувьд аваад үзэх юм бол яг Карл Юнгийн онол дээр суурилсан байдаг. Тэгээд гол онцлог нь яг юу вэ гэхээр яг Карл Юнгийн онолын нэгдүгээр удаа 70 дахь ухамсарын онол дээр, хоёрдугаар удаа архетипийн онол дээр тулгуурласан байдаг. Тэгээд Юнгийн онолын одоо гол одоо онцлог нь гэх юм уу? Эсвэл яг ингээд нэг фокуслдаг зүйл нь гэх юм бол ерөнхийдөө хүн өөрөө өөртөө танилцах тэр процесст дэмжлэг үзүүлэх түүндээ одоо элсэн заслыг ашигладаг гэж ойлгож байна. Тэнгүүт яг элсэн засал гэж яг юу вэ? Процесс нь яг яаж явдаг вэ гэхээр ерөнхийдөө элсээр дүүргэсэн нэг юм хайрцаг байдаг. Тэгээ эргэн тойронд нь одоо жижиг тоглоом фигурууд гэж байдаг. Тэр жижиг фигур тоглоомууд нь юу вэ гэхээр бидний яг одоо энэ гадаад ертөнцид байдаг бүхэл зүйлүүдийн одоо жижигрүүлсэн хөлбөрийг тэнд агуулж байдаг. За тэгээд тэдгээр зүйлүүдийг ашиглаад хүүхэд жишээл би одоо хүүхэдтэй ажилладаг учраас хүүхэд яг яадаг вэ гэхээр өөрийн одоо нөгөө илэрхийлэгдээгүй өөрөө яг таньж мэдээгүй тухайн хүүхдийн тэр нөгөө үл ухамсарлахуйд нь байгаад байгаа тэр зүйлүүдийг тэрээс тэр тоглоомудаар дамжуулаад гаргаж ирэх. Тэгэх явцдаа хүүхэд тэдгээр зүйлүүдээ өөрөө ухамсарлах тодорхой нэг ийм шийдлийг олж авах тэр процессыг юу юм бол яриад байгаа. Тэр ойлгогдож байна уу? Одоо бидний өдөр тутмын ингээд амьдралд байдаг зүйлс гэж тэгж штэ тэгэхээр одоо эдэлж хэрэгэлдэг зүйлс одоо үзэж хардаг зүйлс энэ төр байгаа гэсэн үг үү? Тий. Ерөнхийдөө л яг энэ гадаад ертөнцид байдаг одоо жишээлбэл байшин барилгууд байж болж байна. Галтгооны хэрэгслүүд байж болж байна. Гэр оронд ашиглагддаг бүхэл зүйлс гэх мэт. Тэгэхээр нөгөө нэг сая хэлж штэ энэ одоо элсэн сэтгэл заслын маань гол суурилдаг зүйл нь хүн өөрөө өөртөөгөө танилцах гэдэг шүү дээ тийм. Тэгэхээр өөрөө өөртөөгөө танилцах гэхээр яг хүн болгоо энүүнийг нэг за би яг хин юм бэ гэж өөрөөсөө ингээл асуулт асуувал өө би чи ингэдэг хүн юм бэ тэгдэг хүн юм бэ гэл ингээл амьдралын үйл явц дундаа ч юм уу хүмүүс ингээд мэдэрч ойлгож идэг шүү дээ тийм. Тэгэхээр яг тэр элсэн сэтгэл заслаар дамжуулаад ойлгоно гэхээр ингээд хүмүүс бас ингээ айгу сонирн байх л та. Яаж гэж бодогдоод. Тэгэхээр тэр яаж гэдэг процессыг жоохон тайлбарлаад өгч болох уу? Элсэн сэтгэл засал гэдэг нь өөрөө хүний одоо дотоод ертөнц болоод талд ухамсарт хүрч ажилдаг сэтгэл заслын арга байгаа. Одоо бэлэгдлийн шинжтэй сэтгэл заслын арга байгаа. Тэгээд яг элсэн заслын яг процесс нь яаж явдаг вэ гэхээр ерөөхдөө хоёр төрөл байж болдог. Одоо сэтгэл засалчийн удирдлагатай аль эсвэл одоо чиглүүлэгтэй болон чиглүүлэггүй гэж. За минийх болохоор ерөөхдөө яг ингэ чиглүүлэггүй байдлаар ерөөхдөө явдаг. Тэгээд тухайн үйлчлүүлэгч хүүхэд маань яг одоо элсэн заслын өрөөнд орж ирээд тухайн одоо өдрийн аль эсвэл илэрхийлмээр байгаа ямар нэг тийм сэтгэл хөдлөл мэдрэмж дурсамж үйл явдлын талаар тэнд нэг юм ертөнц бүтээх байдлаар түүнийгээ гаргаж идэг. Тэгэнгүүт бэлэгдлийн байдал одоо бэлэгдлийн шинжтэй гэдэг байгаа маань тухайн хүүхдийн тэр одоо сонгож байгаа тэр тоглоом тэр хэрэгсэл тухайн тэр зүйлүүдээ аваад бас тэр элсэн хайрцагтаа нөгөө байрлуулж байгаа тэр хэлбэрүүд маань ч гэсэн бас яг ингээд тухайн зүйлийг илэрхийлэл болж идэг. Өөрөө тэгэхээр одоо юу ан гэсэн үг хань нэг мэлстэй хайрцаг байдаг гэж байгаа шүү дээ тий. Би одоо элсэн заслын ингээд юунуудыг харж исэн л та одоо өрөөг ингээд тийм хайрцгийг тоглоомнуудыг гэтээ өөрөө бол тийм сэтгэл зүйн үйлчилгээнд бол орж байгаагүй. Тэгээд видео энтер үзчихснээс ингээд яг нэг процессыг бас илүү их тийм сайн мэдэхгүй байгаад байна л та. Тэгэхээр одоо тэр янз бүрийн тоглоом хэрэгслүүдээрээ дамжуулаад одоо нэг гэр үйд юм уу сургууль юм уу тийм орчныг бүрдүүлээд ингээд одоо юу ан гэсэн үг сэтгэл заслын явагдана гэсэн үг. Тий. За жишээлбэл магадгүй сургууль дээр ямар нэг байдлаар асуудалтай хүүхэд байлаа гэж ботход тий. Сургууль гэдэг
сэдвийн талаар ямар нэг ертөнцийг бүтээж болж байна. Тэгэнгүүт тэнд урд өмнө нь одоо өөрөө ямар нэг байдлаар үйлдэл хийж чадаагүй эсвэл тухайн зүйлээс нэг тодорхой нэг мэдрэмжийг авсан. Тэгээд тэрийг яг таньж чадаагүй ямар мэдрэмж гэдгийг мэдэхгүй байгаа тохиолдолд тухайн тэр ертөнцөө хийх явцдаа яг тэр процессороо дахиж аялдаг гэсэн. Тэгэхээр тухайн үед нөгөө нэг магадгүй бас нөгөө нэг хараагүй таниагүй өөр олон өнцгүүд байж болно. Тэрийгээ дахиж олж хардаг. Эргээд тэр үед би яг яагаад байсан юм бэ? Бусад яг яагаад байсан юм бэ гэдэг энэ зүйлийг бодтоор нь харах нэг юм боломж олгодог. Эргээд тэр нь нөгөө илэрхийлэгдээгүй одоо мэдрэмж, дурсамж болж ингэж дарагдахаас өмнө илэрхийлэгдэж байгаа учраас тэнд ингээд хөгжил явагдаж байна. Илэрхийлэгдэж байгаа учраас хөгжил явагдаж идэг гэж штэ тий. Тэгэхээр нөгөө хүмүүс тэр дотоод мэдрэмж хэцүү санагдаад байгаа зүйлсээ ингээд хаагаад ах нь бол одоо тийм сайн үр дүнд угаасаа яванда хүрдэггүй л гэдэг нэг юм point бас ингээ манай подкаст талын дээр ерөн сэтгэл зүйчд маань айгу хэлж ийн л та. Одоо ингээд хүмүүст үйлчлүүлэгч нар одоо ингээд сэтгэл зүйн зөвлөгөөнд очиж сэтгэл зүйчтэй уулзъя гэхээр нэг юм айц байгаа гэж бодоод байгаа байхгүй. Тэр айц нь юу вэ гэхээр тэгэд яг тэр өрөөнд ороод сэтгэл зүйч яг яах юм бол тэ надаас юу асуух юм бол яах юм бол гэсэн чинь ингээд зарим хүмүүсийн яриаг ингээд сонсоход юу гэжсэн бэ гэхээр сэтгэл зүйч юу ч хэлээгүй шүү дээ. Би л яриад байсан те ярьсаар агаал гарч ирсэн сэтгэл зүйч нэг асуулт асуугаал тэгээд ятсан. Тэгээ надад ерөөс юм зөвлөж хэлээгүй. Сэтгэл зүйн зөвлөгөө гэхээр хүн зөвлөнө гэж тэр ирж байгаа хүн ойлгоод байна шүү дээ. Тэгэхээр элсэн сэтгэл засал дээр одоо сэтгэл зүйчийн чиглүүлэггүйгээд түрүү хэлж шүү дээ. Тэгэхээр одоо яана гэсэн үг сэтгэл зүйчийн хувьд. За сэтгэл зүйч маань бол элсэн заслын өрөөндөө бол хамт байна. Гэхдээ хамттай байх явцдаа магадгүй тухайн хүний тэр нэг өөрийнхөө илэрхийлэгдээгүй тэр нэг мэдрэмж болоо дурсамж өөрийнхөө өнгөрсөндөх тэр нэг түүхээр аялахт нь хамт байна. Хамт байхдаа мэдээж хэрэг одоо нөгөө нэг юм суур тэр мэдрэмжүүдийг өгж идэг. Хамт байхдаа аюулгүй байгаа байдал, итгэж болох тэр байдал, итгэлцэлч гэдэг юм уу тийм. Элсэн заслын хувьд болохоор сэтгэл зүйч тэр хүний хийж байгаа, бүтээж байгаа тэр ертөнцид ямар нэг байдлаар одоо дүгнэлт хийдэггүй, тухайн зүйл тайлбар хийдэггүй. Зөвхөн тэнд бүхнийг байгаагаар нь ингээд хүлээн зөвшөөрж идэг. Энэ процесс авдаг. Тэнгүүд нөгөө хүний яг уг мөн чанар өөрөө яг байгаагаараа л хүлээн зөвшөөрөгдөг шүү дээ. Тэгэхээр яг тэр мэдрэмжээ авснараа тухайн үйлчлүүлэгч маань яг тэр өөрийн тэр ертөнцийг өөртөө дэлгэж тавих тэр нэг нээлттэй орон зай болт юм болов уу? Эргээ зүгээр ингээд бодоход одоо дотоод ертөнц болоо далд ухамсарыг илэрхийлж байгаа бэлэгдлийн чанартай сэтгэл заслын арга гэдэг нь шүү дээ. Тэгэнгүүт яг энэ элсэн заслын өрөө маань өөрөө тэр нэг юм түлхүүр юм болов уу гэж зүгээр ойлгож болох юм шиг. Одоо хүн болгон л өөрийн гэсэн юм түүхүүдтэй байгаа шүү дээ. Тэр сэтгэл зүй, тэр ухамсар, тэр мэдрэмж тий. Тэгэнгүүт яг одоо элсэн сэтгэл засалд орсноороо тухайн хүн өөрийгөө илүү сайн таньж мэдэх гэдэг хэрэг болоод байгаа. Тэгэнгүүт магадгүй хувь хүнд ингээд нэг амар олон эрдэнэсийн хайрцагт байдаг гэдэг юм болов уу тий. Тэгээд тэр ертөнцийн хайрцагуд нь ингээ бүгдээр ингээ төгжээ те. Тэгэнгүүт тэр нөгөө түлхүүрээ хаана хийснээ мэдэхгүй байгаа. За тэгэнгүүт элсэн засал өөрөө магадгүй маш юм олон түлхүүрүүд байгаа. Тэгэнгүүт тэр түлхүүрээс эхнээс нь эхлээд ингээ тааруулж үзээд яг ингээ зөв таарж байгаа тэр авдраа нээж үзээд тэгэнгүүт би энэ авдарт яг юуг дарцсан бэлээ гэдгээ ингээ харж байгаа хэлбэр юм шиг. Тэгээ харангуйтаа эндээс би яг юуг нь гаргаж болох юм? Юуг нь ойлгож болох юм? Юуг нь би яаж өөрчилж болох юм гэдгийг тухайн хувь хүн маань өөрөө шийддэг. Дэрүүндээс тодорхой нөгөө цаг хугацаа гэдэг зүйл байгаад байдаг. Тэгэнгүүт яг энэ бүхэн өөрийн дотоод нөгөө ертөнц рүүгээ өнгөхийн тулд тухайн хүнд өөртөө итгэх итгэл хэрэгтэй байна. Магадгүй аюулгүй би энийг одоо яг энэ мэдрэмжээрээ энэ дурсамжаараа аялахад би энд аюулгүй байна гэдэг мэдрэмж байна. Тэгээ эргээд би энийгээ гаргаснараа ямар нэг байдлаар одоо эсэргүүцэл мэдрэхгүй юм байна. Ямар нэг байдлаар одоо бусдаас ямар нэг юм сүрэг таагүй мэдрэмжийг авахгүй байна гэдэг энэ итгэлийг авснараа тухайн хүн тэр бүхнээ гаргаж ирдэг. Тэгэхээр нөгөө сэтгэл зүйч маань амар олон зүйлийг хийхгүй ч гэсэн ерөнхийдөө тэнд нэг юм нэг аюулгүй гэдэг юм нэг vibe-ийг үүсгдэг.
байдаг. Тэр саяны тэр хилдэг мэдрэмжүүд бол ус хүнд айгүй чухал шүү дээ. Яагаад хүн ер нь өөрийгөө илэрхийлэхгүй байгаа, уур хүрснээ, гомдсноо. Ингээ яг нэг зарим хүмүүсийн хувьд бол тэгэл хэлэл болоо шүү гэж ингээ бодож чаас. Дийлэн хүмүүс ер нь бол нэг илэрхийлэхгүй ингээ ердийн амьдрал дээрээ, ердийн харилцаан дээрээ илэрхийлэхгүй за гэл ингээл өнгөрөө яваад байдаг шүү дээ. Тэнгүүт за би ингээ хэлчих юм бол дараа нь тэр хүн надад бүр их гомдно. Эсвэл тэр хүн намайг бүр ингээд өөдөөс уурлаа загнах байх гэдэг ч юм уу. Эсвэл би дараа нь ингээд гимшиг ах заа яршиг гэл боддог болохоор л ер нь бол хүн илэрхийлэхгүй байна шүү дээ. Тэгэхээр энэ мэдрэмжүүдийг өгнө гэдэг чинь бас ингээд зарим хүмүүсийн хувьд өөртөө нь ерөөсөө авч байгаагүй мэдрэмж нь байдаг учраас бүр үнэхээр ингээд чухал зүйл санагдаж байгаа байхгүй юу. Тэгэхээр яг эссэн цэлтэй холбоотой дахиад нэг хоёр асуулт энэ л да саний яригцээ холбоотой. Эхнийх нь хоёлаа сая ингээд хүүхэд гэж ярьж шүү дээ. Өөр ер нь насны хүмүүс элсэн сэтгэл зүйсэлд ингээд одоо орох хамрагдах юм боломжтой байдаг уу? Яг ер нь зорилтод яг юм насны ер нь хэдэн насны юм байдаг вэ? За элсэн засал маань өөрөө тоглоом суурьтай бас нэг юм заслын арга. Тэнгүүт яг хүүхдийн хувьд бол тоглоом гэдэг бол өөрөө хүүхдийн хилээ гэж ярьдаг шүү дээ. Тэнгүүд яг хүүхдэд яг яагаад энэ илүү тохироод байгаа вэ гэхээр нэгдүгээрт нөгөө тоглох байдлаар буюу хүүхдийн өөрийнх нь хэлээр яриад байна. Хоёрдугаарт болохоор тэр өөрөө ямар нэг байдлаар одоо заавал үгээр илэрхийлэх шаардлагагүйгээр тэнд процесс явж байдаг. Одоо тэр нөгөө хэлсэнчлэн ямар нэг зүйлийг дүгнэхгүй ямар нэг зүйлд нь одоо хүнлэнгийн ямар нэг юм нэг одоо нөлөөг ерөөсөө үзүүлэхгүй юм уу те. Тэнгүүд яг тэр ертөнцид байхдаа хүүхэд нөгөө өөрийн одоо ийм аюулгүй бүтэн нэг ийм орон зайгаа авдаг. Гэх юм уу? Тэгээд үггүй учраас хүүхдийн одоо өөрийгөө илэрхийлэх хэрэгээр нөгөө сэтгэл хөдлөл мэдрэмжийг илэрхийлэх үгийн баялаг болоод хэлний чадварыг шаардахгүйгээр тэнд зүгээр тоглох байдлаар бүх процессыг явуулж болдог. Ийм хоёр одоо онцлог гэх юм уу? Ер нь бол маш олон онцлог даваа талууд байгаа л да. Гэхдээ гол нь бол энэ өөрөө хүүхэд тоглох байдлаар тэнд эдгэрч болоод байна. Нөгөө талаараа та ямар ч үг хэлэхгүйгээр тэнд эдгэрч болдог. Тэнгүүд энэ арга маань өөрөө зөвхөн хүүхдийг биш, ерөнхийдөө бүх ил насныханд зориулагдсан байдаг. Тэгэхээр ер нь аль тохиромжтой. Хэрвээ би энэнд ингээ хамрагдмаар байна гэх юм бол бас болох нь шүү дээ. Ер нь бол би илүүтэй нөгөө бага насны хүүхдүүдтэй ажилладаг. Тэгээ сүүлийн үед ерөнхийдөө яг өсвөр насныхан болоод яг насанд хүрэхчдийн ивент юмыг зохиож үзсэн. Ер нь бол айгүй үр дүнтэй тав байсан. Бас монгол хүмүүсийн нэг юм сэтгэл зүйн үйлчилгээнд хандах нэг онцлог агаадах шиг байна шүү дээ. Одоо ингээл гадаадд дэг ч юм ингээл сэтгэл хүмүүсийг сонсонгууд миний сэтгэл зүйч бол гэл ингээд яг нэг юм ерөөс байнга очдог тий. За дуусчлаа одоо сэтгэл зүйчдэр очихгүй гэдэг юм байхгүй. Ер нь ингээд нэг очдог биеэр эрүүл мэндэ үзүүлдэг шиг жилдээ бас ингээд яг тодорхой нэг асуудал байгаа үед ойр хойроо очиж ийсэн аа. Явандаа болохоор жилдээ нэг цөөн хэдүүдаа яг тохироод сэтгэл зүйчтэйгээ цагаа тоглоод очдог. Тэнгүүд манай монголчуудын хувьд болохоор сэтгэл зүйчдэр явж байгаа тэгээ болонгууд ингээд ерөөсө бүх юм окей болцсон гэсэн үг гэдэг чинь нэг юм бас төсөөлөл ингээд нэг байгаадах шиг байна л да. Тэгээ түрүүн бас хэлж штэ нэг юм үр дүн гарахад тэр ингээд одоо янз бүрийн мэдрэмжүүдээ хэцүү байгаа зүйлсээ илэрхийлэхэд цаг хугацаа хэрэгтэй байдгаа гэд. Тэгэхээр ер нь юм уулзалтын хувьд ч гэдэг юм уу цаг хугацааны хувьд ер нь хэдийн хугацаа дунджаар ингээд үйлчлүүлэгчд одоо элсэн сэтгэл зүйтэй ингээд хамрагдаад явдаг. За яг хүүхдийн сэтгэл засал дээр ер нь бол одоо олон улсад яг нэг сешнийг нь өөрөө 8-аас 12 удаагийн уулзалт гэж үздэг. Тэгээд нэг удаагийн уулзалт нь болохоор 40-оос 50 минут үргэлжилдэг. Тэгэхээр нэг 8-аас 12 7 хоногт жишээ нэг. Тийм 7 хоногт нэг юм уу 2 удаа. Тэгэхээр бас нэг хөрхө 2-3 сар энэ төр болох нь шүү дээ. Нэг айгүй хурдан л өртөн өсөөл 1-2 удаагийн уулзалтаар ч юм ингээл шийдгээл одоо болоогүй гэл бас байх юм хандлагуудыг бас харж байсан. За тэгэхээр ер нь аль сая хоёулангийнхны яриан дундаас элсэн сэтгэл засал гэж юу юм, ерөн сэтгэл засал гэж юу юм гэдэг талаар хүмүүс бас ойлголттой болсон байх гэж бодож байна. Айгүй бас ингээд сонирхолтой санагдсан байх гэж бодож байна. Тэгэхээр хоёулаа одоо илүү их нэг юм сэтгэл зүйн асуудал талаас нь бас одоо нэг яригдсан зүйлс шүү дээ. Тэдгэрийг жоохон дэлгэрүүлээд яриа гэж бодлоо. Хүмүүсийн ингээд одоо сэтгэл зүйчдэр очиж байгаа энэ байдлуудыг ингээд харангууд
яг хуу цаг хугацаа ингээл явахын хэрээр хүмүүс арай сэтгэл зүйч тандах, сэтгэл зүйчдэр очие энэ гэдэг бодлууд бас ингээл өөрчлөгдөж байгаа харагдчихлаа л да. Гэхдээ одоо л би одоо чинь саяхныг хүртэл ингээд нэг хүмүүсийн яриан дундаас тийм зүйлийг сонсож байгаа байхгүй. Чиний асуудал сэтгэл зүйчдэр очих хэмжээний болоогүй гэдгийг сонсож байгаа байхгүй. Тэнгүүт бас хүмүүст ингээл ийм сэтгэл зүйн боловсрол энд очих хэрэгтэй гэдэг тэр мэдлэг ойлголт хэрэгтэй энэ да гэж бас бодогдчихлаа. Тэгэхээр нэг юм тулгаж ээж бүр ингээд бүх юм ингээд дэлбрээд те бүр ингээд яах гарцгүй ингээд болцсон хойно сэтгэл зүйчдэр очих ёстой юм шиг те эсвэл ингээд гайгүй найз нөхдөөгөө яриад найзтайгаа ярьж байгаа мэдээ цагаан тайвширдаг ч те тэгчих ёстой юм шиг ингээд хүмүүс айгүй их эргэлзээний дунд бас энэ байгаа хүмүүс подкастын маань сонсож байгаа гэж бас бодоод байна. Тэгэхээр илэрхийлэхгүй ингээд яваал байвал юу болох вэ? Одоо ингээд илэрхийлэхгүй за сэтгэл зүйчдэр очие гэжсэн чинь гэвд за нэр гайгүй ч юм уу те нөгөө хорвоодлын өнгөтэй гоё юм гэдэг шиг нэг гайгүй болол. Тэгэл маргааш за бэлээ гэж бодсон чинь маргааш нь бас болчихсон чи дахиад нөгөө тухгүй мэдрэмжүүд ингээд. Тэгэл яг очие гингүүт гайгүй болчиход байгаа юм шиг санагдаад байдаг шээ те. Тэр яг ийм үед ер нь яах вэ? Илэрхийлэхгүй яваад байвал яг юу болох вэ? Тэгэхээр нөгөө хүүхдүүдээс ялангуяа айгүйх асуудаг штэ те бид нөгөө бидний уур хажт юм бол гэдэг ч юм уу те эсвэл бидний нөгөө нэг эргэлзэрхийлж гаргаагүй тэр нөгөө сөрөг сэтгэлүүд л мэдрэмжүүд маань хажт юм болоо. Гингүүт хүүхдүүд болохоор тэгээл тэр ингээл мартагддаг гэж хэлдэг хариулт. Гэхдээ яг үнэндээ бол тэр сөрөг мэдрэмжүүд маань тэр дараад байгаа илэрхийлэгдээгүй тэр мэдрэмжүүд маань мартагдана гэж юусоо байдаггүй. Марцсан юм шиг санагдаж байгаа та өөрийгөө тодорхой хэмжээнд зүгээр нэг юм бидний тарих тий биднийг тайвшруулж байгаа нэг процесс. Эргээд тэрүүний цаа нөгөө цогтж байгаа өөр олон нөгөө механизмуудыг ярьж болно. Тэгэнгүүт тухайн тэр нэг мэдрэмжүүд маань илэрхийлэгдээгүй байна гэдэг маань тэр танд ингээд сонсогдохыг танд өөрт тань би байна би ингээд байна гэдгийг танд өөрт тань ингээд ойлгохдохыг тэр хүлээгээл байж идэг. Тэгэхээр тэр хизээш нэг устж өгөө болдоггүй. Бас нөгөө оргоо осноос би болдоггүй гэдэг шиг тэр мэдрэмжүүд маань нөгөө нэг хувраал дараагийн шилжилтүүд рүү ороод л яваад идэг гэсэн. Тэгэхээр нөгөө нэг хэдий ч нэг эрт байна төдий ч нэг сайн байдгаа гэдэг нэг үг байдаг шүү дээ. Тэгэхээр дотоод ертөнц гэдэг маань сэтгэл мэдрэмж гэдэг маань өөрөө бидний одоо нүдэн шууд харагддаг зүйл биш, гарч шууд одоо баригддаг зүйл биш учраас тэрний процесс нь өөрөө маш их далдуур явагдчихдаг. Тэгэхээр заавал нөгөө нэг тарцагтай тултал нь биш, заавал нөгөө давшгүй болтлоо төвчих биш. Тэгээ бид нар ч өдөр тутамдаа үргэлжил нэг юм харилцаанд орж байгаа өөр олон мэдээллүүд ингээл гаднаас хүлээж авч байгаа. Тэгэнгүүт тэр бүхэнд бид нар өөрөө яг ямар хариу үйлдэл үзүүлж байгаа вэ гэдгээс нөгөө тэр бүх мэдрэмжүүд ч үүсэж байгаа шүү дээ тий. Тэгэхээр тэр заавал нөгөө нэг одоо эрэг сайхан байх алгавгүй эсвэл дандаа нөгөө нэг муу мухаа бас байх алгавгүй тэр аль нь л оршиж байгаа. Тэгэхээр аль нь л таны дотор байна гэдгийг та нөгөө хүлээн зөвшөөрчих юм бол зүгээр юм болов. Тэгээд хүлээн зөвшөөрчих юм бол та тэр нөгөө нэг одоо түрүү нөгөө асууж исэн чил хэрвээ нөгөө сэтгэл зүйчэд очих юм бол яах бол гэдэг айц эсвэл яг ингэ нэг очих гэхээр нэг зүрхэлж чаддаггүй нэг одоо зүйлүүд байгаад байгаа шүү дээ. Тэгэхээр яг одоо сэтгэл заслын гол зорилго маань л одоо та өөрийгөө илүү сайн танихад л илүү чиглээд байгаа. Тэр одоо илэрхийлэгдээгүй тэр мэдрэмжүүд маань өөрөө бидний одоо урт хугацааны ойд одоо хадгалагдчихэдэг тий. Тэнгүүд яг тэр нөгөө илэрхийлэгдээгүй таны тэр мэдрэмжтэй холбоотой ямар нэг төстэй үйл явдал боллоо гэж бодоход та яг тухайн дөнгөж сая болсон тэр процессыг хүлээж авч тэрүүнд хариу үйлдэл үзүүлэхээсээ илүүтэй таны нөгөө өмнө нь гаргаагүй тэр мэдрэмж чинь таныг ухамсаргүйгээр ямар нэг хариу үйлдэл үзүүлэхэд хүргээд байдаг. Тэгэнгүүт би уганд тухайн үед уганд ихгүй байх байсан юм а мэдхгүй тэгэл нэг мэтгэжил ингээл тесэрсэн ч гэдэм үү тий. Нэг мэтгэл би ингээл уг нь ингээд тухайн хүний гомдоё гэж бодоагүй тийм нэг үгийг хэлсэн ч гэдэм үү тий. Ийм зүрх одоо тохиолдлууд маань өөрөө бидний нөгөө өмнө нь илэрхийлэгдээгүй ямар нэг сэтгэл хөдлөл мэдрэмжийн үр дүнгууд байж байгаа. Тэгэхээр та ямар нэг одоо мэдрэмж болоод сөрөг сэтгэл хөдлөлийг дарах тусам тэр нь хизээ хойно таныг тухайн тэр мөчөөс илүү одоо эвгүй байдалд оруулах, илүү хэцүү байдалд оруулах тийм л нөхцөл ер нь болдог гэж хэлмээр юм уу. Тэгэхээр аль болох нөгөө нэг ингээд анх энэ яг юу байлаа гэдгээ ингээд мартатлан тэрэнд ингээд олон ийм зүйл бүр ингэж хольж утгаж одоо бантан болохоос нь
яг анх яг юу байсан бэ гэдгээл аль эрт ингээд харчих юм бол илүү зүгээр юм болов уу? Цаг хугацаа ингээл тусам юунаас болоод одоо надад энэ цөхрөлж байд юм уу те гомдол готрол ингээ би болсон гэдгээ бүр марттлаа хүн ингээ явцдаг гэсэн үг байна шүү дээ. Яг энийг сонссон чи би одоо нэг ном уншиж байгаа байхгүй. Тэгээ тэр номон дээрх ингээ жишээ бодогдлоо. Ингээ нэг эхнэр нөхөр хоёр байгаа байхгүй. Тэгсэн чинь эхнэр нь биш нөхөр нь эхнэртэй чи дэлгүүрээс ингээ хям аваад ирээрээ гэдэг юм ингээд хэлээ явуулж байгаа дэлгүүрлөө. Чи эхнэр нь нөгөөдгийг мартчихдаг байхгүй. Тэгээ өөр бус юмнууд аваад ирсэн. За тэгсэн чинь эхнэр нь болохоор мартъя гэж бүр ингээд хэрэгээс ёстой мартчихъя гэд мартаагүй. Нөгөө сүлд нэг сонссон болохоор зүгээр мартцсан байгаа даа байхгүй. Оо яна авах марччих гэл бид нар дэлгүүрээс юм авахтаа гэж. Тэгсэн чинь нөхөр нь болохоор тэр үнийг ойлгохдоо юу гэж ойлгож чинь гэсэн чинь намайг хинж биш гэж бодож байгаа юм байна. Тэгээ намайг үл тоож байгаа юм байна гэж бодоод тэгээ эхнэрлүүг ингээд амар ууралж байгаа байхгүй. За тэгээд нөгөө ингээд сэтгэлзэн одоо тэр процессын ингээд цаашаа ухаж байгаа байхгүй. Тэгсэн чинь нөгөө нөхөрт юу байсан гэсэн чинь багтаа ингээд бусдаар айгүй ингээд шөмжлүүлээд аав ээжийнхээ өмнө ч гэсэн айгүй ингээд нэг мөрөг хариуцлага хүлээд нэг үл тэгсэрнээсээ бас нэг үл тавгддаг хүүхдээсэн байгаа даахгүй. Тэнгүүт нөгөө мэдрэмж ингээд явсаар гэтээ өнөө хүртэлх амьдрал дээр намайг баг тэгжсэн болохоор эдэр гэдгийг ингээд ойлгоогүй л явж байгаа байхгүй. Тэгсэн чинь багасаа авсан тэр нэг аав ээжийнхээ үед би нэг чухал хүн биш юм байна гэсэн нэг тийм мэдрэмж нь явсараад гэр бүлийн амьдралдаа гардсан чинь процесс бол зүгээр л хямыг нь мартцсан. Тэгсэн чинь нөгөө хүнд тэ угаасаа ингээл намайг үл тааж байгаа хгүй би хинч биш юм байна. Гэл яг тэр мэдрэмжээрээ эхнэрлүүгээ нэг жижиг байсан ингээд асуудлыг амар том болгоод ингээд дайрч байгаа байхгүй. Тэгэхээр яг саяны нөгөө ярьсан тайлбарт энэ жишээ ингээд тохирох юм шиг санагдлаа. Тэр яг энэ саяны одоо жишээ шиг тийм жишээ бол бидний ингээл баг өдөр алны амьдрал тохиолж ер нь хүн болгоно л тохиолдож идэг зүйл гэж би бодож байна. Тэгээд тэр олон таагүй мэдрэмж багаас авсан тийм зүйлсээс ч юм уу хүн ингээд жоон засаад явчвал илүү ингээд ойлгоод зэгслээ. За би энийг удаа өргөжлүүлээд байж болохгүй шүү гэдэг нэг тийм мессежийг л хүн авчих юм бол цаашдын амьдралдаа угаасаа стрессгүй байх гэж байхгүй. Угаасаа уурахгүй гомдохгүй байх гэж байхгүй. Гэхдээ тэр нөхцөл байдлыг арай дээрээр давамд болж чадна. Нөгөө та яагаад яг сэтгэл засалжад хандах хэрэгтэй вэ ч юм уу те яг энэ мэрэгжлийн хүнд хандах ёстой вэ гэдэг юм бол яг зүгээр хэрэгтэй вэ гэдгийг харж үзэх юм бол та яг өөрөө өөртөөгөө байхдаа ер нь хэр тайван байдаг вэ? Өөрөө өөртөөгөө байхдаа та хэр одоо сэтгэл ханамжтай байдаг вэ? Өөрөө өөртөөгөө яг л өөртөөгөө ингээ ганцаараа байхдаа та тий яг хэр юм дүүрэн байж болт юм бэ? Ч гэдэм юм уу? Эдгээр асуултуудыг та асуугаад үзэх юм бол ямар нэг байдлаар нэг юм тодорхой биш шууд тодорхойлж чадахгүй байгаа. Тиймэрхүү зүйл байх юм бол та ингээд хандаад үзэж болно гэдэг нэг тэр талаас л нэг зөвлөгөө хэлэх гэж байсан. Өөрөө өөртөөгөө байх гэдэг чинь шүү дээ. Би саяхан Instagram дээрээс бас нэг юм жоохон deep тийм үг харлаа л та гэсэн чи тэр юу гэж ингэж чинь одоо ганцаараа байхад одоо хитрхийг донтож болохгүй. Тэгэх юм бол ингээ хүмүүстэй баг хэрвээ тэрэндээ ингээ донтчих юм бол хүмүүстэй ингээ харилцахаар одоо нэг хэцүү байгаад идэм аа тэгээ баг дандаа ганцаар ахыг хүсээд идэм аа гэсэн утгатай нэг тийм үг байгаад байгаа байхгүй. Гэтэл ганцаараа байхаараа хүн ингээд бүх юмнаас болив ч юм уу ингээд бусдаас одоо харилцаагаа татъя одоо тусгаарлагдъя гэхээс илүүтэй сая хэлж штэ ганцаараа байхдаа та хэр тайван байд юм бэ? Тэгэхээр тэр тайван гэдэг үгний ард магадгүй саяны миний жишээ авсан тэр одоо нэг харсан үг гэдэг шүү дээ. Тэрүүнийг илэрхийлэх утга бол байх одоо тийм утга бол байхгүй гэж би бодоод байхгүй. Нэг юм жоохон сөрөг утгаараа нэг юм яагаад ганцаараа гэдэг маань одоо за яхаа ганцаараа гэдэг үгийг болчих л доо. Зүгээр л та өөрөө өөртөө байх та. Эргээд та бусдын танд хандж байгаа бусадтай харилцах явцдаа та өөрөө өөрийгөө ер нь хэрхэн мэдэрдэг. Та би чинь ер нь нэг ийм хүн дээ гэдэг хүн болгонд нэг ийм нэг үнэлэмж байдаг шүү дээ, ойлголт байдаг шүү дээ. Нэг тэр нь таны хувьд ер нь хэр одоо байна вэ? Эргээд угаасаа хүн чинь нийгмийн амтан ямар нэг байдлаар нийгэмтэйгээ харилцахгүй байна гэж юусаа байхгүй. Эргээд ингээ нийгмийн харилцаанд орох үед бас танд ер нь яг ямар байгаад байна? Ямар асуудал байгаад байна?
Тэ шийдвэр сонголт гаргах үед ер нь танд яг ямар одоо хүндрэлүүд, бэрхшээлүүд тулгараад байна. Эргээ та энэ амьдралдаа ямар нэг одоо зориг тодорхойлж өрн чадчихэв үү? Гэдэг энэ зүйлүүдийг ингээд хараад үзэх юм бол магадгүй хаа нэгтэй нэг жоохон хэцүү ч юм уу, төвхтэй ч юм уу, эсвэл яг энэ рүү орё гэхээр нэг чаддаггүй ч юм уу, тэ аргаа олдоггүй зүйлүүд ах юм бол та яг энэ сэдвэрээ магадгүй сэтгэл засалчид, сэтгэл судлаачид хандаад үзэж болно. Тэгэнгүүт яг сэтгэл засалчид хандахтаа хүн заавал нэм хэцүү байж иж хандна гэсэн үг биш. Тэ өөрөө илүү таних байж, жин зардыг тодорхойлох байж, жин альва нэг таны хувьд жижигхэн байж болно те нэг юм харилцаа амьдралын жижиг асуудлуудад та одоо эрэл хаагуул гарц гаргалгаа гаргахын тулд хандаж хийж болж байна. Одоо бас нэг хүмүүсийн нэг өөрсдийгөө зүгээр төр зур тайвшруулад магадгүй зовтолт хийчээд идэг нэг юм нь өөрийнхөө асуудлыг бусдад харьцуулах юм шиг санагдаад байдаг байхгүй юу? Өөрийнх нь хувьд мэдээж хэцүү байсан уу байсан, уурыг хүргэсэн үү, гомдлын төрүүлсэн үү, тийм байсан. Тэгэнгүүт яг тэр мэдрэмжээрээ ингээд явж байгаа нэгсэндээ үнэн боддороо явж ин гэсэн үг шүү дээ, тийм. Гэтэл өөр нэг хүмүүсийн ингээд асуудалтай шууд харьцуулчихж байгаа байхгүй. За зарим тохиолдолд энэ байж болох ч гэсэн байн гол нэг тийм тохиромжтой арга биш санагдаад байгаа байхгүй. Миний энэ асуудлын хажууд тэр хүний асуудал бол бүр амар гэдэг ч юм уу. Тэгэнгүүтээ за би гайгүй байгаа юм гэж хэлдэг ч юм уу. Тэгэхээр энэ бас нэг юм тохиромжтой арга биш байх л гэж бодод байна л да. Яалтчгүй надад тохиромжтой арга биш л те. Тэгэнгүүт тухайн хүний одоо хүн болгон ч өөр нэгэн онцлогтой дахин давтагдчихгүй өвөрмөц тийм орших байгаа шүү дээ. Тэгэнгүүт тухайн хүн альва мэдээллийг альва үйл явдлыг хүлээж авч байгаа тэр өнцөг аль эсвэл тэрний зүйлийг хүлээж авч байгаа нэг юм далаа эц гэдэг юм уу те. Тэр бүхэн ч өөр байгаа. Эргээд тэрүүнд таны хариу үйлдэл үзүүлэх тэр байдал ч бас дахиад өөр учраас энэ нөгөө харьцуулах боломжгүй зүйл. Төрөний яг нөгөө жишээн дээр шиг те. Одоо эхнэр нь хям мартсан чинь тэр хүний хувьд бол бүр ингээд өөстөө намайг хинч ингээд те үсгэгдсэн юм шиг хинч биш гэж бодлоо гэдгсэн чинь тэрүүнийг магадгүй уншиж байгаа юу сүртэй те нэг сүртэй болоогүй л ярьдаг мартаал тэгэл дахиад гарал авч ирч ч юм уу ингээд бодож иж болох штэ те. Тэгэхээр 10 хүн тэрүүнийг тийм нөхцөл байдалтай турахад 10 өөр янзаар л харна. Зарим нь бол бүр ингээ хөгжилтэй үйл явдал болгоод одоо нэг юм хошин юм байдлаар нэг асуудлыг зохицуулдаг хүмүүс байдаг шүү дээ. Тэгж ч ингээ болох нөхцөл байдал байгаа байхгүй юу? Тийм байна. Бас нэг юм зүйлийг асуумаар байна л да. Тэр нь болохоор одоо сүүлийн үед хүмүүс үл ухамсар, ухамсаргүй энэ төр гэл их бас ярьдаг болсон. Ингээд интернетээс ч ихсэн их мэдээлэлүүд уншдаг болсон байх гэж бодож байна. Тэгэхээр нэг юм яригадаад шүү дээ. Үл ухамсар гэхээр тэр нэг юм ингээд дарагдсан гэдэг шүү дээ. Тэр дарагдалт ер нь яг юунаас болж бий болоод байна. Тэгээ яагаад тэр нэг хүн мартчихад байна гэдэг бас ингээ хүмүүсийн хувьд айгүй сонирхолтой зүйл байгаа гэж бодоод байл та. Тэгээд тэрүүнийг одоо нэг юм сэтгэл засалч ч юм уу нэг юм юунд явахаар санаад байна шүү дээ эргэж. Тэгвэл зарим хүмүүс тэрүүнийг санаж яадаг ч гэдэг юм тийм хандлагатай ч хүн байж болох тий. Тэнгүүт нөгөө нэг юнгийн нэг юм уу байгаад байдаг шүү дээ. Бидний амьдралдаа нөгөө хинтээч зүгээр санаандгүйгээр учраад байдаггүй. Бидний уулзж байгаа хүн болгон бидний нөгөө үл ухамсарлахад аль эдийн бичигдсэн тэр хүмүүс байдаг гэдэгтээ яг ижилхэн юм шиг санагдаж байна л да. Тэгвэл яг үл ухамсар гэдэг нь одоо бидний одоо яг нэг ухамсартайгаар шууд илэрхийлж чадахгүй байгаа тэр зүйлүүд. Нөгөө талаасаа яг тэр нөгөө мэдрэмжээс үүдэлтэй тэр нэг илэрхийлэгдээгүй, ойлгогдоогүй, тий тодорхой хэмжээнд нөгөө хүлээн зөвшөөрөгдөөгүй тэр нэг мэдрэмжүүд илэрхийлэгдээгүй тэр нэг мэдрэмжүүдийн одоо цогц гэж ялах юм уу? Тэгэнгүүт одоо ухамсартайгаар тэрийг одоо яг ингээд нэг юм утас хөвж байгаа юм шиг ингэж гаргаж ирдэг. Одоо тэрүүнийг бол хүн ингээд за энэ дурсамжаа мартчихъя дөө, энэ мэдрэмжээ мартчихъя дөө гэдээ өөрөө ингээд нэг юм англиад байгаа биш шүү дээ. Тэгсэн хэрнээсээ л мартагдцсан. Гэхдээ одоо том болсны дараа яг юм том хүн болсны дараа хүнийг нэг юм дотроос хатгаад шүү дээ. Нэг жоохон зовоогоо тухгүй байлгаад. Тэгээ яг тэр мартагдалт гэдэг тэр зүйлийн талаар нь жоохон ярьж өгч. Яагаад мартагдаад байгаа?
яагаад хүмүүс тэрүүнийг ингээд санахгүй явж ирсэн аа. Магадгүй ингээд насан туршныхээ дараа санаадаг ч юм уу тэгээд байгаа. Тэнгүүт нэгдүгээр тэрийг яг нөгөө ойлгоогүй байж болно. Яг юу вэ? Ямар процесс өрнөд байна вэ? Эргээд эндээс би яг ямар мэдрэмжийг аваад байна вэ гэдэг өөрөө таньж мэдээгүй. Хоёрдугаар тэр нэг юм илэрхийлэл байгаагүй. Одоо анхнаасаа л тэрийг нөгөө юу гэдгийг нөгөө нэг ухамсартайгаар таньж мэдээгүй учраас цааш-цаашны процессууд нь ингээд гарахгүй болчиход байна шүү дээ. Гэтэл тэр өөрөө бидний мэдрэмжид байгаад байгаа учраас биднэрт ямар нэг байдлаар нөлөөлж идэг. Тэгээд одоо харилцаанд донд ч юм уу тэр харилцаанд болоод хожуу энэ нөгөө өдөр тутмын маань амьдралд шийдвэр сонголтуудад альва нэг юм одоо ирж байгаа нэг юм өдөгчд хариулт байдлаар илэрдэг бидний хяналтгүйгээр илэрхийлэгдээд байдаг тэр зүйл гэх юм уу. Хүн ер нь тэр үл ухамсарлахуйд байгаа бүх юмаа таньж мэдэх бас учир зүгийг нь олох боломжтой юу? За бүгдийн чихэн цаашийн тий. Гэхдээ яг тодорхой хэмжээгээр одоо ажиллаад тэнд нэг юм нэг зориулалт гаргацсны үндсэн дээр бас болдог. Одоо ингээд сэтгэл зүйн зөвлөгөөнд сэтгэл засалт ингээд одоо өөрчлөлөгч хүүхэд ч юм ингээл явал өөрчлөлөгч явал нэг 8-аас 12 удаа уулзаа ч юм уу явж штт тийм. Ер нь сэтгэл зүйч яг юун дээрээс нь энэ өөрчлөлөгчт маань эрэг сайн үр дүнгууд гараад байна гэдгийг ер нь мэдэрдэг юм бэ. Одоо зөв жишээ хуваалцаж болох тийм жишээ байвал хуваалцаж болох уу? За эргээд хэлсэн тас руу орж ин тий. За яг багнасны хүүхдийн хувьд бол одоо яг бүхэл одоо сэтгэл хөдлөл мэдрэмжийн хувьд одоо ингээ хөгжил явагдаж байгаа. Тийм нэг ертөнц байгаа шүү дээ тий. Тэгэнгүүт томчууд бидний одоо хүүхдэд хандж байгаа хандлага харилцаанаас болоод хүүхэд өөрөө өөрийгөө зүгээр ингээ би өөрөө байхдаа тий ийм нэг тухгүйгээр мэдэрдэг нөхцөл байлаа гэж үдээ л та. Тий. Тэгэнгүүт яг элсэн засалд байх үедээ үгүй юм штэ. Би чинь зүгээр нөгөө байгаагаараа байж болтны юм штэ. Би энэ зүйлийг хэрвээ те энд тавьмаар байгаа бол эндээ бас тавьж болох юм байна штэ. Ягаад гэхээр энд тавих нь миний хувьд бас таатай байгаа учраас. Айх чинь бас хэвэн юм байна штэ. Тэнгүүд би яг яана гэдээ айгаад байсан бэлээ. Гэдгийг яг энэ нөгөө мэдрэмжүүдээ илүү сайн таних, тухайн тэр нөхцөлийг бас илүү ингэж сайн таних энэ процессыг явагддаг. Тэгээд яг гол зүйл нь юу вэ гэхээр хүүхэд одоо энэ нөгөө суур энэ хэрэгцээтэй энэ мэдрэмжүүдээ авсны үндсэн дээр яг тийм нөгөө өөрийгөө хүлээн зөвшөөрчдөг процесс явагддаг. Тэгмүүд яг бага насны хүүхдүүдээр хамгийн одоо тод харагддаг зүйл нь хүүхдийн тэр хувийн орон зай нь ингээд тэлж байгаа байдал харагддаг. Эхний ээлжинд ингээд орж ирээд байж хата өргөө илэрхийлж чадахгүй байсан бол баг-багаар ингээд тэр ингээд нэг ингээд нээгдээд илэрхийлэл нь ингээд томроо явдаг. Тэгээд одоо зөвхөн гэр бүлдээ нэг л хүнд айгуу нээлттэй байдаг байсан бол эргээд аавдаа ээжтэй эсвэл магадгүй гэр бүлийн бусад гишүүдэд тэрэн тэгээ цаашдаа ангийн багшаад эргээд найзуудтай гэдэг ч юм уу тий. Яг ингээд өөрийн орон зай нь маш их тэлдэг. Тэр орон зай тэлэх тэр процесс юу аваад байгаа гэхээр өөртөө итгэл байна. Тэр нөгөө аюулгүй мэдрэмжүүд байгаад байна. Гэх мэт энэ суур энэ мэдрэмжүүдийг олж авдаг. Бас хөгжүүлдэг. За элсэн цаслын яг ингээ гол чухал яг онцлог нь яг юу вэ гэхээр тэр элс бас яг яагаад энэ засалд ашиглагдаад байгаа гэдэг ч юм уу тий. Тэгэнгүүт яг юунгийн онлын одоо гол цөм нь хүн ер нь өөрөө өөрийгөө таних процесс гэж яриад байгаа. Тэгэнгүүт хүн өөрөө өөрийгөө таних тулд өөрийн одоо тэр яг түрүү ингээд илэрхийлэх гэж оролдоод байсан тэр нэг үл ухамсарлах дарагдсан илэрхийлэгдээгүй яасан гэдэг тэрний мэдээлэл эргээд хүн нөгөө өөрийгөө альва амтан ер нь бол өөрийгөө ямар нэг байдлаар нэг таагүй байдлаар ойлгохыг хүсэхгүй шүү дээ тий. Гэтэл хүн маань өөрөө сайнтай муутай адил нь уршиж энэ нэг аршуучин бий болж байгаа. Тэгэнгүүт яг элс өөрөө яг яадаг вэ гэхээр хүний нөгөө сэтгцийн давхрахт нь яг ингээд элсэн давхрах гэж байд юм байна л да. Ингээд элсэн энэ цүл шиг тий. Тэгэнгүүт тэнд яг юу агуулдаг вэ гэхээр яг нөгөө бидний нүр тулахыг хүсдэггүй, миний өөрийн талаарх таагүй бодол, итгэл үнэмшлүүд ч юм уу, аль эсвэл
аль болох нөгөө хүмүүс ингээд зүгтдэг тэр бүхэн нь байдаг. Гэтэл тэр бүхэн чинь өөрөө дахиад миний нэг хэсэг мөнөөс мөн байхгүй юу? Тэгэхээр яг тэр хэсэгтэйгээ шууд нүр тулаад тэрийг хүлийн зөвшөөрөөд тэрнтэйгээ ингээд ажиллаад нүр тулсны дараагаар хүн нөгөө өөрийгөө бүтнээрээ хүлийн зөвшөөрөх эхлэл нь олж идэг. Тэгэнгүүт одоо хүн өөрийгөө таних энэ нэг процессыг хурцлагдаг арга нь өөрөө элсэн засал бас байж болох юм а гэж тайлбарласан байт юм билээ. Тэгэнгүүт одоо яг элсэн засал тэр нэг юм одоо бэлэгдлэр гэх юм уу, тэр нэг дүрс, тэр нэг зүйлүүдээр хүн өөрийнхөө тэр дотор байдаг тэр хамгийн таагүй, хамгийн духгүй тэр хэсэг рүүгээ шууд ингээ орчдөг. Тэгэнгүүт тэндээс өөрөө л гардаг. Тэр би нөгөө энэ подкастыг сонсож байгаа хүмүүс яг юм чухал юм моментуудыг бас айгүйх ойлгож сонсороо ингээд ухрааж агаад ч яваагүй сонсороо гэж хэлмээр байгаа байхгүй. Тэр нь ингээд яг хүний ингээд ер нь мэдрэхийг хүсдэг. Тэг мэдэрч чаддгүй тэрнээсээ болоод ингээд сэтгэл зүйн асуудалтай ингээд орооцолтол нэг юм сэтгэл зүйн асуудлын юм занг зовтос шиг энэ төр төсөөлүүлдэг штэ тийм дүрсэлдэг штэ тийм. Тэр яг тэгүүлдэг ингээд зүйлсийн талаар яриад байгаа учраас одоо тэр дотоод өөртөө ихтэй байдал өөрөө өөртөөгөө танилцах хүлийн зөвшөөрөгдөг байгаагаараа л би окей юм байна гэдгээ ингээд ойлгох. Тэгээд тэрэн дээрээ тулгуурлаад нөгөө янз бүрийн болохгүй байгаа харилцаан дээр үнэхээр магадгүй ингээд одоо чинь надад буруу агаад иж болно шүү дээ тийм. Тэгм бол тэрүүнийгээ би яах юм гэдэг зүйл явагддгаа гэдгийг ингээд айгуугаа ойлгож сонсоосэй гэж ингээ хүсэж байгаа байхгүй юу. Одоо ингээ хүмүүс харилцаан дундаа нэгэндээ ингээ нэг ийм зөвлөгөө өгдөг шүү дээ. Бос түүний одоо юу гэж хэлж яах, юу гэж бодож яах хамаагүй штэ гэж хэлдэг. Таны хувьд тийм байж одоо болно шүү дээ. Одоо жоох ингээ нас явсан хүмүүс бидний ах эгч нар ч юм уу ингээд мэдээж нөхөрсгөр зөвлөж байгааг нь ойлгож байна. Гэтэ таны хувьд ингээ амьдралын туршлага нэмэгдээл ахаар бус хүмүүсийн тэр үзэл бодол нь нэг чухал биш болчиж байж болох ч яг залуучуудын хувьд магадгүй ингээд өөрийгөө одоо нэг өөртөөгөө танилцах тэр аялал ингээ явагдаагүй байгаа тохиолдолд ингээ бус түн юу гэж намайг бодох нь хамаагүй ингээ жоох хэцүү санагдаад байдаг байхгүй яа. Тэгэхээр нэг юм хүн өөрөөсөө дотоодоосоо юм нэг өөртөө ихтгэлтэй байдал гэдгийг олоод авчвал би өөрөө ингээл байхад чинь хангалттай би өөртөө таалагдж яхад болоо гэж бодож ижил хүн тэр бос түүний бодох хамаагүй гэдэг нэг юм бодол явагдах гэдэг юм шиг санагдаад байгаа байхгүй. Тэгэнгүүт бүр ингээд төөрхий зовж яхад нь бүр ингээд за бос хүмүүс хүний бодож байгаад ингээд санаа зовхгүй жах чинь би л чадахгүй байгаа байх гэж дахиад нэг юм асуудлыг нэмээд байгаа юм шиг санагдаад нэг хүмүүсийн дунд ер нь нэг юм түгээмэл яригдаг жишээ болохоор яг энэ миний гэдэг үзэл бодлооч магадгүй гэдэг надаас ингээд санагдаад идэв. Тэгэхээр одоо ялангуяа өсвөр насны хүүхдүүдэд энэ нэг ойлголт айгүй чухал юм шиг санагддаг л та. Гэхдээ яг хөө зөвхөн нөгөө өсвөр насны хүүхдэд гэхгүйгээр насанд хүрэгчид ер нь хүн болгонд таны талаарх бусдын бодол аль эсвэл итгэл үнэмшил ерөөсөө таныг тодорхойлдог юм аа. Та л өөрийгөө тодорхойлно. Эргээд та өөртөө аль хэдийн ингэ төрцөн. Таны дотор тэр бүх одоо нөөц боломж болоод тэр гайхалтай бүх зүйл таны дотор байгаа. Тэгэнгүүт нөгөө талдаа дахиад таны нөгөө зүгтаад байдаг тэр олон таагүй тэр мэдрэмжүүд тэр бодлогод ч гэсэн таны дотор байгаа. Тэгэхээр аль аль нь таны дотор орж байгаа. Гэхдээ тэр дундаасаа та бүгдтэй нь ингэж одоо нүр тулж ийж бүгдтэй нь яг ингэж ажиллаж ийж тэр дундаас та би яг энэ юм байна гэдэг өөрийнхөө хувилбарыг яг ингэж гаргаж таньж мэддэг юм аа. Тэгэхээр гадаад ертөнцөөс биш та өөрийнхөө дотоодоороо ялснараа та илүү өөрийгөө таньж мэдэх болно. Яг хүмүүс ийм зөвлөгөө айгүй хэрэгтэй байх гэж боддог. Тэгэхгүй бол ингээд яг нэг саяны ингээд юмны ер нь хэн нэгэ хэлж ижил бас эсвэл юмны юмс уншиж ижил хүн толгой дотроос дан гэл нэг мессежийг авдаг шүү дээ. Яг ийм зүйлийг ингээд сонсоогүй магадгүй үед ч юм уу чи бусдын юу гэж бодож байгаа хамаагүй шүү дээ. Зүгээр ингээд тэр нэг хүн хүчээр хамаагүй гэдгийг нэг хүлээн зөвшөөрөх хэрэгтэй болчиход шүү дээ. Тэгэхээр нэг юм жоохон хэцүү юм шиг санагдаад. Тэгэхээр заавал нөгөө асуудалтай байж сэтгэл засалч дээр очих шаардлагагүйгээр зүгээр та өөрийгөө илүү таньж мэдхийн тулд сэтгэл засалчид эсвэл сэтгэл судлаачид хандаж болно. Тэртээ таныг нөгөө хүлээгээд байж байгаа танд өөртөө сонсогдох гээд өөртөө ингээ ойлгуулах гээд харагдах гээд байж байгаа. Хизээ намайг нээх юм болоо гэд байж байгаа маш олон эрдэнэсийн авдруу таны дотор л байгаа. Тэгэхээр нөгөө хэдий ч нэ эрт байн төдий ч нэ сайн. Тэгээд тэр олон нөгөө нэг эрдэнэсийн авдрууд
нь аль хэдийн нөгөө тантай хамт төрсөн. Тэр хийж гадаад ертөнцөөс алдахгүй. Ямар гоё үгүй. Тэгэхээр нөгөө Юнгийн онлын бас нөгөө нэг юм юу одоо годол юм магадгүй юм болов. Тэндээс л хүн өөрийгөө танина. Тэнгүүд хэлсэн засал өөр олон одоо арга зүйнүүд хүн яг л ингээд өөрийгөө л танихад илүүтэй чиглүүлэлхийг оролддог, дэмждэг. Гэхдээ хэлсэн засал буюу одоо яг энэ одоо далд ухамсартай, дотоод ертөнцтэй, үл ухамсарлахуйтай ажилдаг эдгээр аргууд нь магадгүй тэр нөгөө арга замыг илүүтэй төтөлдөг. Нэг харагдахгүй байгаа замыг нь харахад нь ингээд туслаад байна шүү дээ. Дээрэс нь яг хүүхэд яг одоо бид нартай ингээд харьцуулах юм бол яг нөгөө дээрээ гэдэг яг тэр үл ухамсарлахгүй мэдээлэлтэйг илүү ойрхон байж байгаа. Учираас бас илүү одоо хурдан нөлөө үзүүлээд байгаа юм шиг санагддаг. Тэгэхээр хүн нөгөө өөрийгөө танина гэдэг байгаа маань тэр дотоод ертөнц болоод үл ухамсарлахуйд байгаа тэр мэдээллүүдээ олж хараад яг ухамсарлах тэр процесс хүн нөгөө өөртөө нэгдэн өөрийгөө яг жинхнэрээ бүтнээрээ танина. Тэр процесс л яг өөрөө сэтгэл зүйн гол зорилго юм болов. Тэр одоо нэг юм дотор ертөнцийн нэг юм авдар ертөнц байгаа гэдэг байгаа чинь хүний юм нөөц боломж давуу тал тэдгэр зүйлсийг ер нь л хэлээд байгаа шүү дээ. Тэгээ би бас аав ээж нарыг ер нь хүүхдээ баг дээр нь бас нэг сэтгэл зүйчдэр ингээд уулзуулаад үзээсэй. Нөгөө сэтгэл зүйчдэр очих хэмжээний асуудал чинь томроогүй ч юм уу те. Эсвэл нэг өөр юм одоо янз бүрийн арга хэрэгслүүдийг ашиглаж авахаар нь бас сэтгэл зүйчдэр ер нь бол сэтгэл зүйчээ зөв сонгоод очиод үзээсэй л гэж хэлмээр идэг л да. Тэгэх юм бол илүү хүүхэд нэг юм дотоод хүчтэй хүүхэд мэдээч та хүүхдээ сайн хүмүүжүүлж байгаа, сайн өсгөж байгаа. Тэрэн дээр чинь нэмээд нөгөө нэмэлт витамин гэдэг шиг юм дотоод хүч нь илүү хүчтэй хүүхдүүд өсөж тойрнохт нь туслах юм шиг бас санагддаг. Тэгэхээр бас очиод үзээсэй гэж ер нь л хэлмээр байна. Тэгэхээр ерөөхдөө бид тэр нөгөө цаг маань бага байгаа учраас яг одоо элсэн заслынхаа талаар бол бас нэг амар бас их зүйлийг бол сангалтай яриаг байх гэж бодож байна. Тэгэхээр яг нөгөө ямар хүүхдүүд яг нэг хамрагддаг вэ гэдэг нэг бас асуух шиг болсон тийм. Ерөөхдөө яг ямар ч хүүхдүүд элсэн заслалд одоо хамрагдах боломжтой. Элс гэдэг зүйл маань өөрөө зүгээр ингээд хурж яхад те энэ хөрөлцгүйгээр дамжуулаад тэр хүүхдийн одоо тарих мэдрэлийн систем бүх зүйлийг ингээд амрааж идэг. Тэгэхээр төгшүүртэй хүүхэд ээж болж чинь, найзтай хүүхэд ээж болж чинь, ямар нэг харилцааны асуудалтай хүүхэд байж болж чинь. Ерөнхийдөө элсэн засал тохирохгүй гэсэн заалт гэдэг юм уу? Тийм зүйл юусоо байдаггүй байна шүү дээ. Нөгөө том хүмүүс хүүхдүүдийг тэгээд чи нөгөө эсгүүшээ, стресс боол энэ төр байхад наадах чи барай юунд нь тийм гоё яагаад. Юунд нь тийм гоё яагаад тэгтийж гэдэг юм уу нэг ингээд аав иш нар хэлж байгааг сонсч байсан юм. Гэтэ ингээд хүүхдүүдийн хувьд бол тэр бол үнэхээр бас тайвшир. Зүгээр нөгөө сая хэлж штэ. Тэр элсийг ингээд барайл хүртэл мэдэрч байгаа нь хүртэл хүүхдэд айгуух гоё тайвширлыг өгдөг. Тэгээд томчууд өөрсдөө ч гэсэн бас мэдрээсэй гэж хүчин тэрэнд ингээд хүрх нэг юм өөрөө бас айгүй нэг гоё юм мэдрэмж өгдөг штэ. Бүр нэг ингээ хамаг юм мартаад гоё тайвшраад тэгээ сууж идэг гоё мэдрэмж өгдөг болохоор гэж хэлмээр байна. Тэгээ яг өөрчөө хэлж байгаа бас зөө одоо хоёулаа нэг цаг орчмол одоо энэ подкаст маань бол болох байх гэж бодож байна. Тэгэнгүүт энд бол угаасаа юм одоо бүх зүйлийг одоо өөр чинь уншиж судалсан магадгүй өмнө суучижсэн сургалтанд суучсан тэр бүх юмыг угаасаа багтааж амжихгүй бидний подкастын зорилго бол ийм зүйлс байдээ шүү та энийг нэг мэдээд аваарай гэдэг нэг юм амтлуулж байгаа гэх юм уу. Тэгээд хүмүүст бас цаашдаа өөрөө уншиж судлахад өөрийнхөө сэтгэл зүйн боловсролтос хөрөнгө оруулах гэж шүү дээ. Тэгэхээр тэр сэдэлт нь тэр зүйлд нь нөгөө нэг сэдэл болж өгөх зорилготой хийдэг учраас бас хүмүүс маань цаашдаа гоё уншиж судлаарай. Тэгээд бас мэрэгжлийн одоо Монголд нөгөө байхгүй гэхийн зовлон байхгүй гэдэг шиг тийм мэрэгжлийн ажиллаж байгаа хүмүүс байна. Энэ хүмүүс бас хандаад үзээрэй гэж хэлмээр байна. Подкастынхаа төгсгөлд нэг хоёр зүйлийг бас асуумаар байна. За эхнийх нь юу вэ гэхээр хоёлаа нэгдээ бас сэтгэл зүйн зөвлөгөө цэцлэх гэдэг юм өргөн хүрээнд ирсэн учраас одоо энийг сонсож байгаа хэн нэгний хайртай дотны гэр бүлийнх нь хэн нэг юм тийм эсвэл найз нөхд нь ажлын хамтрагч нь эсвэл магадгүй зүгээр таньдаг хүн нь ч байсан хамаагүй би сэтгэл зүйчдэр очиж байгаа би зөвлөгөө авч байгаа гэдгээ хэлжээж одоо хэлсэн байлаа гэж үү. Тэгвэл энэ тохиолдолд яаж одоо түнд нь ингээ хандах хэрэгтэй яаж хариулт үзүүлэх хэрэгтэй одоо гайхаж бишрэл хөө чичээстэй тийм болохоо хэцүү юм уу гэх хэвээр юм уу эсвэл ер нь ямар байдлаар хандах хэрэгтэй бас яаж тэр хүнд дэмжлэг болох юм.
За тэгэнгүүт яг нөгөө сэтгэл зүйн зөвлөгөө үйлчилгээ сэтгэл засалчид хандна гэдгийг одоо манайд л яг ингээд нэг юм эртэд болоо үтсэн юм шиг гэдэг шиг хүлээж авдаг тэр цаг үеийн маань одоо хүртэл тусаг байгаа юм шиг байна. Гэтэл энэ маань өөрөө тухайн хүн өөрөө өөрийнхөө төлөө тэ цаг зав зориулалтыг гаргаж байгаа маш том бас зориг оруулалт бас маш том зориг тийм ээ. Яг үнэндээ бол энэ нь те хэрвээ таны зүрхээр хатгаад байвал та яах уу да явж чадахгүй шүү дээ. Тэгээ миний зүрхээр хатгаа тэгээ би нэг юм эмнэлэгт үзүүлж байна гэх юм бол хүн өө яана тэгээ яасан гайгүй юу гэдэг зүйлийг ярьдаг болохоос биш те энэ ухац хэмжээнд бүрэн ноцтой болсон гэсэн юм уу гэж нэгдэгдэггүй шүү дээ. Нэг тэгэж ярьдаггүй шүү дээ. Гэтэл сэтгэлгээд байгаа зүйл маань өөрөө бидний энэ бие махбод болоод бүх зүйлийг маань бүх зүйлд маань маш хүчтэй нөлөө үзүүлж байгаа. Тийм зүйл тий. Тэгэнгүүт хамгийн түрүүнд энэ сэтгэл гэдэг зүйлийг анхаарах нь өөрөө нэн чухал зүйл байгаа байхгүй юу? Тэгэхээр хэрвээ хин нэгэн танд би сэтгэл зөвлөлтийг авч байгаа гэж хэлэх юм бол та ямар нэг байдлаар тэрийг шүүмжлэхгүйгээр хүлээж авах хэрэгтэй. Ямар нэг байдлаар та тэрийг буруутгахгүй байх хэрэгтэй. Ямар нэг байдлаар тэнд юм үнэлэлт дүгнэлтийг хийхгүй байх нь зөв юм болов уу? Тэ хэрвээ магадгүй яг яаж хариулахаа ч юм уу ямар асуулт асуухаа мэдэхгүй байгаа бол зүгээр л сансад өнгөрч болох уу? Тийм үү? Даггүй юу те? За. Гэт хөдлөөд өнгөрч болж байна. Хэрвээ магадгүй нөгөө хүн маань тэр талаараа хуваалцахыг хүсэж байгаа юм бол бас тэр талаар магадгүй асууж болох юм болов уу? Ямар мэдрэмжтэй, ямар хөө яа гэм бэ? Тэ магадгүй тэрийгээ бас тэр хүн ярих байгаа хүнд маань өөртөө зүгээр боллоо л тий тэрийг хуваалцахад нь магадгүй дахиад тэр сонсож байгаа хүнд нь нэрээ тэгдэм бах та би бас нэрээ бас нэг очиод үзүүл яа гэм бол нэрээ бас нэг очих хэрэгтэй юм бэ шүү гэдэг нэг юм ойлголтыг бас өгч магадгүй юм. Яг дараагийн сүүлийн асуулт нэрээ бас нэг очиод үзүүл яа гэм бол гэж бодож байгаа хүмүүст зориулж бас хэдөө зөвлөгөө хэлээч гэж асуугаа байхгүй. Яах вэ гэж ер нь яг сэтгэл зүйчдэр одоо бид нэр ч гэсэн ингээд яг сэтгэл судлаач болохоос сурж авах явц. Одоо энэ тухай үздэг штэ үйлчлүүлэгч сэтгэл зүйчдэр очих шийдвэр гаргаад яг очих хүртэл айгүй их замыг ер нь туулд юм аа. Тэрийг нь ингээд үнэлэх хэрэгтэй, сэтгэл зүйч ойлгох хэрэгтэй гэж бид нарт айгүй их заадаг штэ. Тэгэхээр тэр ингээд процесс дундаа яах вэ гэж бодож байгаа хүн гэж болох. Тэр хүмүүс та юу гэж хэлэх вэ? Яг сэтгэл зүйн зөвлөгөө үйлчилгээ авах зорилготойгоор мэргэжлийн хүнд хандах нь тэнд зөвхөн таны талаарх процесс явдаг. Зөвхөн таныг л илүү тантай хамт илүү их одоо нээдэг, илүү их одоо таны талаарх тэр аяллалыг хийдэг. Тэрүүнээс биш таны талаарх одоо аавын тань бодлыг өөрчилдөггүй ч юм уу тий. Найзын тань бодлыг өөрчилдөггүй ч гэдэм үү. Эсвэл ажлын хамт олонны тань тэр зүйлүүдийг одоо магадгүй те таны талаарх таны дараагийн бодлого өөрчлөхгүй. Эхлээд яг тань дээр илүүтэй фокуслдаг. Тэгэхээр өөрөө өөртөө зориулсан тэр цаг хугацааг өөрөө өөртөө бүтээгээрээ. Өөрөө өөрийгөө бүтээхэд одоо зориулаарай. Энэ өөрөө таны өөрөө өөртөө оруулж байгаа маш том одоо хөрөнгө оруулалт болоод одоо зориулалт мөн бах болно. Сэтгэл зүйн зөвлөгөөнд ер нь очисон хүмүүсээс ингээд ямархуу байна гэдэг сэтгэлийг асуухаар яа би арай жоохон эрт ирж байхгүй явдаа л гэж ер нь аль хэлдэг ч тийм. Тэгэхээр айгүй мэдээж бүх зүйл нь ингээд байнга инээлгээл сайхан байна гэхгүй тэр хүнд мэдрэмжүүд хүнд зүйлсийг хадлаарч гэсэн ярих хэрэгтэй болно. Гэсэн хэдий ч гэсэн ер нь хүмүүс харамсдаггүй. Тэгээ тийм болохоор ийм аялалдаа бас гараасай гэж сонсож байгаа хүмүүсээ бас хэлмээр байна. Тэгэхээр нөгөө бид нар нөгөө жил алган эсвэл жилд 2-3 удаа нөгөө биеийн урьдчилан сэргийлэх үзлэгт ордог шүү дээ. Яг тэрүүнтэй ижилхэн та яг юм сэтгэл зүйн хувьд бас тийм урьдчилан сэргийлэх үзлэгт орж олно. Тэгэхээр бид нар нөгөө урьдчилан сэргийлэхт орохдоо тэнд аль хэдийн ингээд ямар нэг юм мэдсэн очдгоо шүү дээ. Яг тэрүүнтэй ижилхэн зүгээр л очиод үз. Яг өнөө хүрлэх амьдралдаа би ч одоо яг юуг мэдэрч, юуг бодож, юуг тээж, юуг туулж ирсэн хүн юм болоо. Тэрийгээ л нэг хараад үзье. Гэдэг байдлаар зүгээр сониуч байдлаар хандаж бас болох юм уу? За урилгын маань хүлээж авч ирсэнд баярлалаа. Маш гоё юм яриа өрнүүллээ гэж бодож байна. Таны цаашдын ажил амжилт хүсье.
За бас урьж оролцуулсан баярлалаа. Тархины алаас сэтгэл зүйн нэвтрүүлэг подкастын маань энэ удаагийн дугаар энэ түрээд өндөрлж байна. Пүрэв гараг бүр та бүхэнд манай нэвтрүүлэг подкастын маань шинэ дугаар хүрж байгаа. Дараагийн дугаараар уулзлаа. Түр баяртай. Сэтгэл зүйн олон төрлийн асуудлууд бидний амьдралд өдөр бүр тохиолддог. Хүүхдүүдээ хэн нэгэнтэй харьцуулаад байгаа маань өөрөө нөгөө амьдралын туршлага хуримтлагдах гэдэг зүйлийг хаагаад боогоод байгаа юм шиг санагдаж байна л та. Яг зөв харьцуулж байна гэдэг чинь ерөөсөө чи чадахгүй штэ л гэсэн мессежийг ерөөсөө өгöd байгаа байхгүй. Эцэг эхчүүд маань өөрийнхөө сэтгэл зүг одоо яаж дэмжих хэрэгтэй болоо. Тэгэхээр тухайн хүнээс төвчээр гэдэг зүйлийг нэлээдгүй шаардна. Сэтгэлийн тэнхээдээ хүн гэж яг хэн бэ гэдэг тэрийг тодруулах зүйлийг үзэгчтэй хаваалцвал Ямарваа асуудал тулгархад, ямарваа бэрхшээл тохиолдоход тэрийг хэрхэн даван туулж чадаж байна вэ гэдгээр тэр хүн хэр сэтгэлийн хаттай юм бэ? Сэтгэлийн хат өндөртэй хүн юм уу эсвэл сул байгаа мó гэдгийг нь бас мэдэх боломжтой. Аз жаргал гэж одоо яг юу юм бэ? Аз жаргалтай байна гэдгийг одоо юугаар тодорхойлж болох вэ? Бидний сэтгэл санаанд ямар нэгэн санаа зовнох зүйл байхгүй. За сэтгэл бүрэн дүүрэн байх, амьдрал маань дутагдах зүйл байхгүй, хүрэх гэсэн зорилгодоо хүрсэн байдал гэд яг аз жаргал мэдэрч байгаа тэр бүрэн дүүрэн байдлыг л аз жаргал гэж томьёолоод байна. Сэтгэл зүйн эрүүл мэндэд анхаарахад тань туслах зорилготой Тархины халаас подкаст нэвтрүүлгийг Пүрэв гарагийн 19 цагт Химнэл радио 91.7-оор хүлээн авч сонсоорой.